талхны болцоо. Зүү, засаа дуусчлаа. Үйлчлүүлэгч гаргаад өгчих үү? Тэгээ. Ирсэнд баярлалаа. Хөөе, одоо үсээ засуулж болох уу? Уучлаарай, манайх яг одоо Хэдний чоройхгүй. Манай үсч өдрийн хэдэн ч цагт онгорлоо байдаг. их орчин болгон дээ. Сүү, Шоко. ядарсан харагдаж байгаа чинь яг 3 жилийн өмнө хугацаанд дуусчихсан юм шиг. Тийм ээ. Өчигдөр шүнжээ ажил дээр байсан. Шүнж нү? 7 хоног ажил дээр байлаа. Орой болгон дандаа хонож байна. Гэртээ аримаар байна. Яг хоноод байгааг мэдэхгүй. Нөхөр өсчний хаастай үсттэй. Ноён талхыг найз бүсгүйтэй болгоул яаж вэ? Хадагта талхыг болзоонд өрхийн тулд эрт тарах хэрэгтэй болно. Найз охин. Ноён талхаа. Бас яасан бэ? Хөөе. Сохор балзаанд ямар вэ? Сохор болцоо. Үгүй ээ, болдож байх цаг заваалга. Би яг танд тохирох эмэгтэйг мэднэ. Хөөрхөн, ээлдэг, ухаалаг, бас хөвгөлтэй. Үйлчлүүлэгчид намайг гадаа дугаарлаад хүлээж байгаа. Цаг заваа нэг хүнд зарцуулах нь ашигтай биш шүү. Гэтэ тэр эмэгтэй олон найзтай. Манай өсчин голон үйлчлүүлэгчтэй болгож магадгүй. Манай царайлаг ухаалаг ноён талхны зэнанд хүрэх эмэгтэй ховор шүү. Хоёр бол Тэнгэрээс саяасан хосоод мөн. Яг хөө цагийн хуваараа хараад. Та ноён талхоо. Танилцах тасараа намайг тирамису гэдэг. Энэ их гоё газар юм аа. Шоколад нь дүрсэн хамт канолын мэрэгж. Би яах вэ? Ноён талхны болцоо юу болсон болоо? Ганц ч удаа болов цагтаа тармаар байх юм. Өглөөний мэн. Тэгэд өчигдөр оройны болцоо амжилттай юу? Болцоо юу? Гайхалтай. Ахаад уулзахаар төлөвлөсөн. Тэгж угаад нэг өдөр Грейн Мэнийг үзэх гэж байгаа. Гайхалтай байгаа биз? Тийм ээ. Би өнөөдөр эрт явна. Та хоёр ч гэсэн харлаа. Бүгд ч ихлэ янзтай. Зя, маргааш уулзцгаая. Сайхан амраарай. Маргааш уулзъя. Гэртээ харин гэхээр догдолж байна уу? Тэгэлгүй яхав. Таны лач. Гэртээ хараа. Анаад хамгаалагч нинжа хүчин гүйцнэ. Ноён талхаа. Тэр хүмүүсийн бие өвдсөн. Өнөөдөр надтай уулзах чадахгүй гинэ. Би юу н яагаад болцоонд явхаж болсон юм бол тоо. Дандаа л ажил гэдэг болж. Сүү энд байж байна үстэй. Тэгэлгүй яхав. Баяртай. Би явж тирамисутай оройн хоол идлээ. Сайхан амраарай. Баяртай. Цагийг сайхан өнгөрүүлээрэй гэмээ. Урт бислэг бид хоёр явж видео тоглоом тоглоно. Ийм хурдан буцаад ирсэн үү? Гинхэн ажлын томилолтоор явах болчихлоо гинэ. Болцох хэцүү юм аа. Ахаад шүнжин ажиллахаас та. Би нийгмийн амьдралтай байсан юмсан. Ашгүй нэг тирамисутай уулзах нь цэвэрлэгээ хийчихэ тараарай. Тэгээ. Болцоо цуслагдчихлаа. Үйлчлүүлэгч хүлээж авахтаа бэлдээ. За. Болцоор болцоо. Цуслагдчих. Бид болцсон. За үгүй гинэ. Чи чинь яаж хавэ? Ноён талхаа дандаа төлөвлөгөөгөө өөрчлөхий миний төвчээр алдагдаж байна. Баярлсандаа төлөвлөгөө гаргачаар буцаад л ажилдаа болцоод байх юм. Танд өөр сайхан санаа байхгүй юу? Ноён талх хөдөлж эхлэх болсон юм шиг байна. Хөөх, ямар алхам? Хөөе, наашир. Ноён талх сэтгэлээ илчлэх хэрэгтэй. Эрхмээ? Юм асууя. Тирамису авахаа танд ямар санагддаг вэ? Бялуу штэ. Кофеин дүрдэг нарийн жигнэмиг. Тийм утгаар асуугаагүй. Тэгээд ч та тирамису авахад их таалагддаг. Нэрээ юу? Та сэтгэлээ илчилвэл яасан юм бэ?
Илчлэх. Нэг нүгөө ярилцаад санаагаа шууд илэрхийл. Хайр амархан ирдгүү юм штэ. За, сайхан л. Гэхдээ яаж тэгэх юм? Санаа байна уу? Амархан. Сайхан цэцгийн багтаараас ихтэй бас үнэт хэлчихлөө. Үнэт хэлэл хизээж буруутахгүй. Тирамисуг энд байгаа ухаа гэж бодоод энэ тирамисугийн гэр үздэй. Ээжтэй уулзах гэсэн юм уу? Хөөе ээж, тантай уулзах гээд үүдэн дээр зочир ирлээ. Ээж. Хатсан уучин талахгүй. Одоо хачаачин дуграад байна. Би зүгээр л хачир юм байна. Дүрсгэж чад минь хоёр их чигээ ээж гэж дуудаж болохгүй штэ. Ингээд зочих хүлээж үнгээгүй лөө. Хин ч алга байна штэ. Хачин ува хачирч гэнэ нэг юм хэлжгээд гүгээд явчихсан. Чаала. Чи дандаа хачин тоглоом хийх юм аа? Ноён талхаа та өөдрөг бай. Та ийм биш шүү. Оо, би нэгэн шийдсэн. Юу гэж? Би ажилтайгаа гэрсэн. Та арай. Зүүн аяажах. Чиний зүүн тал бишээ одоо хэтэрчгээд байна. Унгав. Яг тэгээд харж байна. Жаахан доошоо. Би уг нь гэртээ ирэх харахыг хүссэн шүү. Инэдмийн баяр. Оглооны мэнд. Шоко, юу хийж байгаа юм? Энэ юу вэ? Эрхмээ, наадах чи миний халагдах өргөдөө. Ажлаасаа гарлаа. Их баярлалаа. Юу? Нэрээ эрхмээ гэж дуудах шаардлагагүй. Баяртай. Баяраа. Юу? Гэнт яагаад ингэж байгаа юм бэ? Соглоо худалдаж аваад хойжсэн юм аа. Явж дэлхийг тойрон аяллаа. Шоко. Би тэг явуулдаа. Намайг сүйтэй битгий хамт үлдээл дээ. Ажилтан олдохгүй шүү дээ. Эрхмээ, та үнэхээр гений юм аа, тийм ээ. Өнөөдөр 4-р сарын 1 би таныг хуурсан юм. Нарга юм биз дээ. Би худлаа ярихад дургүй. Нэг санаа байна. Хоёулаа сүүгээр тоглоё. Сүүгээр үү? Хөвгөлтэй байхдаа чамд бодсон юм байна уу? Энэ хуурамч халууны шил арьсан дээрээ ингэж дараад тэгээд хуурамч халуун. Оо, сонирхолтой юм аа. Сүүг нэг сайн чаднаа. Хүлээж дэсэхгүй нэ. Энэ ихтэй чихэр хамгийн гоё нь ажлынхантайгаа хурдан хуваалцмаар байна. Сүү ирээд хартаа ноён талах өвдчихөж. Ноён талхаа. Харж байна уу? Халуун тавина. Би энэ сулдчихаж. Их хүнд өвдсөн байж магадгүй. 112-оо энэ үнэн үү? Сүү намайг яваад өгөхөр ус чинь харж байгаарай. Ноён талхаа бидгээ ингэж яар. Та амьдрнаа зөвхөн сайн нарийн бомб залуугаараа өгдөг штэ. Таныг муухай штоолгор мөнгнэслэн гэж бодсон. Сүү бие барь. Ноён талхад яаж туслахаа бодоцгоё. Байдараа би мэдлээ. Амгаагч хийж өгнө. Бүтэхгүй хүү гэж шүү. Халуун чинжүү сармас баг зэргийн цагаанга яг боллоо. Оо, наадах чинь юу вэ? Манай гэрийнхээ энэ жорыг олон жил хийж байгаа. Энэ шүлийг уусны дараа өвдөн гэж байхгүй. Тэр дараа өвхөн эсвэл би энэ сайжирна. Юу? Болчихсоо. Сайхан хоолорын ноён талхаа. Юм уудх юм уу? Онцгой үнэртэйдээ. Гэхдээ уучих юм бол шинээр төрсэн юм шиг л болно. Заавал ингэх хэрэг байна уу? Үргэлжлүүлээ жүжиглээ. Өөр аргагүй. Хууралтаа ингэж л үргэлжлүүлэхээс өөр аргагүй юм шиг байна. Көөх сайн байна. Халуун ногоотой хоол ханаад нь сайн байдгийн. Бүгдийг нь уучих. Сүү их сайхан шүл байна. Их баярлалаа. Халуун буураагүй л байна. Одоо яах вэ? Одоо би гайгүй болж байна. Надад хүлээж байгаарай эрхмээ. Хөлтөөгчний бүх хүмүүс халууныг чинь бууруулнаа. Одоо гайгүй болж байна эрхмээ. Жаахан ч гэсэн буугаагүй байна. Юу?
Энэ яг хатгаа юм шиг байна. Хатгаа гинэ. Тэр чинь аимшигтай штэ. Ноён талхаа өөрүүлээрэ таныг имлэгт хүргэе. Тех хэрэггүй дээ. Хүлээж бай. Хоёулаа сууг тэнэг болгох ёстой штэ. Ингээд болчихвол хайран. Хурдлаарай. Одоо явбал удахгүй очихно. Тэгвэл сайн байна. Бидэн туслаарай. Энд нэг хатгаатай хүн ирлээ. Энэ талхууг нь зүгээр л ярддаг ааштай байсан. Одоо дээр нүвчтэй бас хөгшин болчихсон. Тэнгэр минь намайг хэвтэй гэж бодоод байгаа юм болоо. Намайг сонсож байна эрхмээ. Хоёулаа имлэгт ирчихлээ. Тэсэд гараарай. Эрхмээ намайг сонсож байна уу? Хэдэн гурван харагдаж байна. Битгий хөдөлгөөд бай. Юу нөвдсөн бэ? Эмч туслаач. Энэ хөгшин талах хатгаатай болчлоо. Бас дээр нь хөгшин халуунтай байгаа. Ингээд харахад зүгээр л юм шиг байна да. Тийм баг ясгүй. Халуун нь 112 гарчихсан. За тэгвэл одоо шууд тариа хийе. Тариа гэнэ? Жаахан л өвдөн. Үгүй би зүгээрээ. Эмч өвчтөн ухаан алдчих шиг боллоо. Зүрхний сахилгаа өдөгч билд хамгийн их дээр нь тавиараа. Ахад нэг өвчтөн алдмааргүй. Мэдлээ эмч. Энэ талхаа би энд байна. Бүх юм сайхан болноо. Совлогч хамгийн их дээр нь тавиараа. За. Манай өвчтөн ахиад ухаан. Амьдаар минь шараадах гэж би хэлээгүй. Бас л өндөр халуунтай байна. Энд ч муу да. Эмчээ хэлээч. Ноён талх амьдрах болов. Одоо ганц л арга үлдлээ. Мис засал. Мис засал? Ямар гээчин хайчин эмч вэ? Энэ талхаа дагаад жүжиглээд байна. Намайг шатаах төглөө. Энэ инээдний баярыг чинь дуусгая. Одоо сүйд үннээ хэлвэл ахиж танд хизээч идэхгүй. Даргын хуваарч. Энэ хүртэл явсан юм чинь жаахан л тэсч. Хамгийн гоё хууралт болно. Одоо хаглаханд шууд орё. Юу одоо гэж? Намайг тав. Ноён талхаа тань тийч гарахгүй. Би өмнөөс чинь үсчигээ сайн харнаа. Юу гэж вэ? Лоботомын хагалгаанаас ихэвлээ. Талхны хутгуу. Болоочтой худлаа байсан юм а. Инээдний баяраар хуурах гэсэн юм. Халууны шил хуурамч шоколадаар хийлгсэн бид хоёр зүгээр сүүг хуурах гэсэн юм а. Тэнтэм бэлэг. Тэнтэм бэлэг? Яг зөв. Үнэндээ шоко бид хоёр анхнаасаа таныг хуурсан юм байхгүй юу? Энд бэлдэх гэж бид хоёр их хэрт ирсэн. Би ерөөсөө ийм юм хийдгүй л дээ. Та хоёр бас уу? Бид жинхэнэ. Зүгээр л хам туурай гэж бодсон юм да. Их инээдтэй байлаа шүү. Би энэ яваа насандаа ингэж их хайж байсангүй. Та хоёр надад шин дотоож авч өгөөрэй. Өршөөгөөрөө ноён талхаа. Талх халзан болсон нь. Болчихлоо. Таалагдж байна уу? Юу? Муухай. Эртэд намайг ирэхэд бас л ингэж зассан шүү дээ. Сүн крем, нэрэс, гүзэлзгэн дээр элс чихэр цадсан шинэ юм алга. Сайн харда. Танахыг юу гэж ярьж байгааг унш. Уйд гартай. Мод ярьж байгаа застаг газар олох. Дараа чи мэдээ. Талх үсчний газар маргааш юм мартагдсан түүх болсноо. Талхны мухлаг хотын иргэд тэдний үйлчлэгийг модноос хоцорсон гэцгээж байна. Энэ бол чухал сэдв. Сэтгэгдлээ хуваалцсан уу? Талх үсчин үү? Тэр хуучны газар руу хинж очихоо байсан. Яасан өөдгүй зөөлөн талах вэ? Сайн уу? И хаана байна? Ийшээ ирэх байсан биш үү? Оо хайган доо. Сэм башаа. Яагаад ийм юм болоод байна? Миний засалд үнэхээр хуучирчсан юм гэж юу? Эхмээ, цай уу? Тайвширхаг хичээ. Царай чинь тааруу байна.
Эртэд намайг ирэхэд бас л ингэж зассан штэ. Тэр хуучны газар руу хэнч очихоо байсан. Үсээ балах шатлаа шүү. Чадахгүй. Би мундаг гэдгээ мэдэж байна. Яаж вэ? Тохны зах. Үгүй айлгүй дээ. Яасан? Юу болсон? Та үнэхээр болохоо айчихжээ. Юу яриад байна? Ийм байж болохгүй. Халзан үс чинь гээвэл. Үс чи яаж үсгүй байж болох юм бэ? Стресснес болж үс ундаг гэдгээл тэ. Хөөх юм. Мэдээ үзээд ингэчихлээ. Байцаараа. Би стресстэйгүй. Нэрээ тийм. Санаа битгий зав. Үсийг чинь янзлах арга олчлоо. Энд чинь яаж нэмэр болох юм? Би тань дээр үр суулгачихлаа. Дээрээс нь ургаж хурцгагч хийгээ. Тийм ээ. Сайхан үнэртэй ч байна. Ямар төрлийн ургамал юм? Гат ус. Гат ус хурдан ургадаг. Нэг л битгий толгой дүүрэн авчтай болбол. Үгүй. Би талхуулахаас цэцэрлэг биш шүү. Үзээ таалтай л да. Нэрээ ирэх юм ээ. Зөөлөө иллэг хийвэл ус ургадаг гэсэн. Шинийг ургах нь харъя л да. Олчихлаа. Юу олчглоо гэж? Өндөг гурил халзарсан хэсгийн чинь үсийг ургуулж магадгүй. Байцаараа би халдсан болоогүй. Тийм байна. Би жаахан халдарсан юм байна. Хүйт юм байна. Өглөө гэхэд бүх асуудал байхгүй болно. Шинэхэн өдөр халзан усны асуудал ариллаа. Арилсангүй бүр хажим болчихож. Одоо би мангас болчихлоо. Байна уу? Эрхнээ та ажлаасаа хоцроод байна. Үйлчлүүлэгчэд хүлээгээд байна шүү. Би цаг хүлээж байна шүү. Тийм ээ. Үс чинь хааж ичсэн юм. Үйлчлүүлэгчтэй. За би очлоо. Миний баажуга царайг. Ямар их хоцорч байгаа. Малгайгаа унгаж эрсдэл гаргаж болохгүй. Тэнгэрийн авралаар малгайгаа унгасан. Одоо ойрхон байна шүү. Яагаад удаад байгаа юм бол? Ноён толгой. Ямар нэг юм дуугар л да. Юу болсон бэ? Тэнгэр минь энэ юу вэ? Наад үс чинь яаж гисэн юм бэ? Би чинь үс чинь биш шүү. Ямар муухай харагддаг юм бэ? Энэ амар талгыг явуулаад өгөө. Зарим болгонууд Үсчний үс халзрах гэж байгаа юм шиг байна. хэрвээ эдний дүгсээ засвал би бас халзрах уу? Аймаар юм аа. Гүйц би өнгөрч. Чамаас л болж байгаа юм. Чи хаалга онгойлгосноос болж миний малгай хийсэн. За тайвшир та. Тийм муухай биш л байна шүү дээ. Тэгэд жайтайхан харагдуулах аргатай ажил таараа. Муухай биш ээ. Миний цах нисээд явах нь. Одоо би яах болж байна? Тэнэг цэцгэн зангилаа болох уу? Утгагүй юм. Би өнгөрч. Засалт байна шүү. Шин мэдрэмж бас орчин үеийн. Энэ гоё харагдаж байна гэж юу? Тийм ээ. Бүгд л дог засалт байна гэж хэлэх болно. Тийм гэж юу?
Хөөх, үс нь дог юм а, тийм ээ. Зүгээр л гайхалтай. Ур чадварын бүр биширч эхлэв. Ямар гайхалтай загварлаг юм бэ? Хүүх, гайхалтай. Шин загвар уу? Би үсээ засуулна. Өдөр ирэх тусам оюун байна шүү. Хогчмэг ахад өчлөө ирхмэ. Би ноён талхтай адилхан болмоор. Ямар сонгодог залуу вэ? Ноён талхаа энэ загварынхаа Нууцасаа хуваалцаач. Бид ч гэсэн дог харагдмаар байна. Иргэдийн ярьдаг. Тийм ээ. Хотын хамгийн дог газар бол талхны өсчний газар. Сайн уу? Таны шинэ стил хүүхдүүдийн би цаг авъя. Алдартай болж чадлаа. Чи ээлжи хүлээлтэй. Би гадаа хэдэн цаг хүлээсэн шүү дээ. Хүүг байна уу? Миний үсийг засаад ноён талхаа. Миний үсийг засаад өгөөч. Ноён талхаа. Ажалтай наашаа хар. Хямрал. Эд том битэлтэй. Гэтэ том биенээс цаашгүй. Эдгээр жинхэнэ хүч гэж юу гэдгийг харуулъя. Бие жаахан халаан. Одоо энийг харж бай. Чи зүгээр нөөж. Очлоо найзаа. Хор тугай чинь хүнд штэ. Байна уу юм чи? Энд нэг бяцарсан талх байна. Би уусчлаа. Оо, ноён талх яагаад оройтой байгаа юм бол? Тийм ээ. Ноён талхаа та яагаа вэ? Хэт их хүчтэйгээс болоод гараа хуурчглаа. Эсэмэнд байгаа л боллоо доо. Зайлшгүй юм асуусан доочлаарай. Гэхдээ хэн үс засах юм? Усу. Чи засчихоо. Би юу? Санаа зовлтгүй. Би чамайг гараараа сайн чиглүүлээд өгнө. Мэдхгүй. Яаж хоолоо идэх гэж байгаа юм бэ? Чамайг надад туслах байхаа гэж тооцоолж байлаа. Юу? Эсвэл зүгээр л өлсөд өгчих. Өршөөгөрөө үсээ засуулах гэсэн. Тав тамарил. Миний чадварлаг шав сүү өнөөдөр чамд үйлчилнэ. Ноён талхаа би сайн байж чадах болов. Битгий санаа зовоо. Зөөлөн талах юу ядах юм бол зүгээр миний цааврыг даг. Би юу хийж байгаагаа үнэхээр мэдэхгүй байна. Ямар үсчин 3 инч кремнээс эхэлж байсан юм бэ? Эхлээд яг 2.5 инчээр шүрших ёстой шүү дээ. За. Үзээлцэг 45 градусын өнцгөр тавих ёстой. За ноён талхаа. Сүнгэлж 1 инчийн зайтай байх ёстой. Наа шоколадны үрмгээр хачин хийгээд бай. Номдог сахарыг тэнгэрээс бууж угаа цасан сэргэг шиг цацаач. Улаан буутай минь уурандаа шаргадах. Би хөлөөрөө хийсэн чамаас дээр юм байна. Ихтэй зан гэж хэлчихээ. Энийг л эстет гэдэг юм штэ. Сайхан хооллоо. Шоко хаачих нь вэ? Гүн намайг хооллохгүй юм уу? Юу? Би гараа хөдлөж чадахгүй шүү дээ. Шоко надад туслал да. Шоко? За. Махыг ширхгийнх нь эсрэг зүсэх ёстойг мэддгүй юм уу? Тэр ямар хамаатай? Яаж ч зүссэн хотод руучин лорно штэ. Ямар хамаатай юм бэ гэсэн үү? Зүсэлтээс нь шалтгаална. Би хөлөөрөө чамаас илүү зүсэх юм байна. Яагаад ганцхан мах өгөөд байгаа юм бэ? Ногоо бас идмээр байна штэ. Бэлгоон дургуг минь мэдсээр байж. Гот хайвшраа. Энд бүр дасчихлаа шүү. Баязар. Энэ хоёр хаачва. Сүү, шоко, тоглохон бодоод гараад ирээ.
Ганцаараа минь орхичжээ. Гараач өргөж чадахгүй байхад яаж хаяад явдаг байна. Ноён талхнаас олж би хайцагтаа живж байгаа юм шиг л болчихлоо. Голдуу сайн санаж хэлдэгч. Крис хэтэрлээ. Гэхдээ гайгүй болов. Гараа хөдлөж чадахгүй штэ. Ноён талхыг мэдэн штэ. Шарагчанд хийсэн ч амьд гарна. За хоёё. Цагаан эдэний каравка орцгоё. Амттан болгож энэ усан үзмийг идэмээр байх. Өөрөө идэх гээд оролдоод үзэхээстэй. Ямар ичмэр юм бэ? Би усан үзмэнд ялагдахаас татгалзаж байна. Төрөглөрөө. Би сохор болцоотой. Шин төрхтэй болмоор байна. Чаддагсан бол тусалмаар нэрмээ даанч гар болдгоо. Йоо. Тэгвэл яах гэж үсчний газар ажилуулдаг юм бэ? Эндээс явах мэн зүгээр. Эхлээд би хаягдсан. Дараа нь хашгичууллаа. Тэр хоёр хааччихваа. Би хөлөөрөө хийсэн чамаас дээр юм байна. Би хөлөөрөө чамаас илүү зүсэх юм байна. Хөлөөрөө хийсэн ч би илүү гэж арай л хатуудуулчихвуу та. Байцаараа хөлөөрөө гинэ тийм ээ. Хөлөө ашиглаж болох юм байна. Талах байгаа бүхийг сурвалжан ашигладаг. Тиймээс хөлөө ашигладаг хэрэг аа. Тавтамаар. Цаг авалгүй уулчлуулж болох уу? Болохгүй яах вэ? Нааш ирээд суухгүй юу? Хөөе, юу болоод байна? Санаа зовлтгүй. Энэ миний тусгай арга барил байгаа юм. Тоглож байгаа байлгүй дээ. Бараг болчихлоо. Та үнэхээр чадварлаг юм а. Хөлөөрөө зарчихлаа гэж юу? Ямар ч үс чинь над шиг ингэж чадсан шүү дээ. Хартаа үнэхээр засчихлаа. Амьдралдаа ийм гоё үсний засалт харж байсангүй. Ээж би бас хөлөөр засуулмаар байна. Ноён. Оливия Фиг Ньютон Джонсны дуу шиг дууч байхгүй маа. Тийм ээ. Гэхдээ л ноён талх ботогдоод болохгүй байна. Ноён талах зөв зүгээр байгаа. Ой, энийг харсан уу? Тийм ээ, шууган тарж байгаа. Хүн болгон харсан. Хөлөөрөө ус засч байна гэж төсөөлөд үзтээ. Юу гэнэ? Шоко, тэр ноён талх байна. Сүү, хурд усчны газар руу явцгаая. Хүлээж байгаарай. Ямар гайхалтай юм бэ? Яг одоо би ноён талхны хөлөөрөө ус засаж байгаа газарт ирээд байна. Охин гахалтай чадварыг харцгаая. Засчлаа. Энэ зөвхөн талхны мөрөдлөг хөлөөрөө биелүүллээ. Ингэж чаддаг гэж мэдээгүй байна. Санаа зовох хэрэггүй гэж хэлсэн үстэй. Одоо би өөрсдөө санаа зовж байна. Үсээ засуулмаар байна. Та хоёр яагаад даанаас өгөө зогсоод байгаа? Сүү, яваад зорсон шоколад аваад ир. Шоко, утас өөрөө хариулахгүй шүү дээ. Мэдлээ ирэх мэ. Тэр мундаг юм аа. Ноён талхаа асууж болох уу? Юу хийгээд байгаа? Харахгүй байна уу? Миний алдарт хөлийн тайралт. Хэлээвз би хөлөөрөө илүү байж чадна. Тэнгэр минь хөл ядарчихлаа. Сүү ирээд эндээс бариад. Байрч яах юм бэ?
Ноён талхаа гарч идчихсэн гэсэн үг үү? Тийм ээ, айлэрт идэж гисэн. Гэхдээ хөлөөрөө засдаг гэж алдаршсан болохоор гараараа засаагүй юм. Хөөе, супер одод хэтэж шүтэн бэхэрчлийн орныг хугалдаггүй. Танайхаа ажиллаж байгаа юу? Тав тайморил. Миний харж байгааг харсан уу? Харахгүй чадахгүй нэ. Хайвшраад хөлөө сул тавь. Харин би хөлөөрөө үсийг чин заснаа. Гайхамшигт өв. Ямар амтэн бэ? Юу вэ ноён талхаа? Мушига захирал. Энэ спорт машин чиний их юм уу? Нэгийг авчихлаа. Угаалгын газар орлого багтай гэдэл саяхан гонгонод байсан. Яаж ийм үнэтэй машин авав? Үгүй нөгөө найдан угаалгын газрын барилга 5 давхар болгож нэмсэн. Тэгсэн үл хөдлөхийн үнэ 5 дахин нэмэгдчихдэг байгаа. 5 дахин. Тэгвэл усчны газрын барилга 10 давхар болгочих юм бол үнэ нь 10 дахин нэмэгдэх нэ. Үгүй барилга 10 давхар боллоо гэд 10 дахин нэмэгдэх. Дараа уулзъя баяртай. Авто марилно. Бэкери үл хөдлөх зууч бай. Барилгын үнэ өсөөд байгаа гэсэн нь энэ үнэн үү? Талхны усчны газрын захирал үсттэй. Зөв газраа ирж ирэх мэ. Ойрд талхчны хотын үл хөдлөхийн үнэ их өсөөд байгаа. Мушга баавны угаалгын газар 5 дахин, тако зоогийн газар 7 дахин бүгд л барилга барьж их мөнгө олж байгаа. Таач гэсэн үсчний газраа барилга болгочих бол баян болж чадна шүү. Би ч гэсэн барилга барина. Хэдэн давхар байхад болох вэ? Хуучны үгэнд өндөр байх тусмаа сайн гэж үг биш шүү. 10 давхрыг бариа. Тэгээ 10 давхар барилгатай болно. Юу? Үсчний газраа нураагаа юм уу? Хөөх. Ойрд талхчны хотын барилгын үнэ их өсөөд байгаа гэсэн. Тийм болохоор би ч гэсэн үсчний газраа нураагаад 10 давхар барилгатай болно. Нэгт нь кафе, хоёрт нь хоолны газар, гуравт нь эмнэлэг, дөрөвт нь номын дэлгүүр, тавт нь хувцсны дэлгүүр, зургаат нь интернет кафе, долоод нь караоке, 89 давхурт нь кино театр, 10 давхурт нь үсчний газар нэ. Ноён талхаа энэ байшингаа яаж нураах юм бэ? Бүр дасчихсан шүү дээ. Аян болох сайхан боломж олдож байхад тэр дасах ямар хамаатай юм. Үсчний газар хаалттай байх хооронд орлогогүй байх шүү дээ. Зүгээр юм уу ирхмэ? Үгүй хэсэг хаалттай байг л дээ. Захирлын дээр барилгын эзэн гэдэг үг мэдэхгүй юу? Санаа зовлтгүй. Шоко чамд кафегийг нөгөөд сүү чамд интернет кафег өгнө. Бойтонга нана таваарай. Ширээг цаана тавьчих. Цоочих гэж. Юу болов? Энэ дотор нэг юм гараад ирлээ. Та өөрөө арах хэрэгтэй байгаа. Юу гарч ирсэн гэж сүржигнээд байна. Энэ чинь юу вэ? Энэ ханыг нураах гэсэн ханийн зураг гараад ирэх юм. Энгийн нэг зураг биш вэ хаа? Одоо яах вэ? Барилгын ажлаа зогсоох уу? Юун зогсоох вэ? Зүгээр л нураач хөө. Энэ нөгөө ханийн зураг олдсон үсчний газар уу? Хүмүүсээ сонсоод ирлээ. Хүмүүс яаж ийм хурдан мэдчих вэ? Би хэмбэ гэвэл алдарт Бамбриж их сургуульд археологч мэргэжлэр суралцж олон түүхийн өвийг нээсэн археологийн домог Индиана Банс бай. Байцаараа энэ амт чинь арай энэ ханийн зураг бол яг 600 жилийн өмнө зурагдсан тухайн үеийн хамгийн шилдэг Леонардо да Винчигийн бүтээл Мона Лиза байна. Леонардо да Винчиг гэхээр сүүлчийн зоогийг зурсан нөгөө гоц зураач юу? Мона Лизаг бол Леонардо да Винчи нууц газар зурсан гэх түүх домог бий. Тэгж их хайж байхад ийм ядарсан газар зурсан байдаг байжээ. За ойлголоо. Одоо холд ядарсан талхны сагсыг нураагаад барилга барих хэрэгтэй байна. Энэ ханыг нураах гэж байгаа мó? Яасан ч болохгүй. Энэ бол ЮНЕСКОд бүртгүүлэх ёстой үнэт түүхийн өв. Энэ ханын зургийг гэмтэх юм бол таныг дэлхийд даяараа буруу шаах болно. Ноён талхаа. Одоо талхчны хотын барилгын үнэ өсөж байна. Энийг нураагаад барилга барьчихвал 1 тэрбумтай болно шүү. Нэрээ юу? Мөнгнөөс юу ч мэдэхгүй шоналт. Энд чинь мөнгөөр худалдаж авч болохгүй өв гэж байна. Битгий амьдралаас тасарчихсан юм ээ. 1 2 биш шүү. 1 тэрбум. Археологч гээд хамраа сөхөх хэрэггүй шүү. Юу гинэ? Чи надад задуулаад эмгэгт хүргэмээр байна уу? Хоёулаа бай. Яагаад хүний баашинд хэрэлдээд байна? Эвэн таарвал 1.5 тэрбум хүрнэ. Шүү. 1.5 сая. Энэ ханы хурд нураа. Харин чи Баяртай ноёнтон. Одоо хайр. Хөө,
Хурдхан баярлага баярнаа. Тэглэггүй яахав? Зөв шийдвэр гаргав. Ноён талах эндээс яв. Эндээс яв. Шунлын тулар ноён талах эндээс яв. Эндээс яв. Ноён талхаа. Түүхийн өвийг устгахаа зогсоо. Хурдан зогсоо. Юу вэ? Түрүүний нөгөө архил огч эрдэмтэн бай. Наад талхчин жагсагчдаг дагуулад ирж идэв. Яагаад хүний байшингийн гадаа хил ам татлаад байгаа юм? Мөнгөн шанаад байсан байж одоо байж байгаа гинэ. Мөнгөн чулаад байсан байж байж байгаа гинэ. Яагаад хүний байшин ингэдэг гээд байгаа юм? Сайхан унтъя. Энэ ханын зургийг гэмтэх юм бол таныг дэлхийд даяараа буруу шахуулна. Энийг нураагаад барилга барьж чавлан 1 тэрбумтай болно шүү. Шунлын тулам ноён талах эндээс яв. Эндээс яв. Тэр муу ханын зургнаас болоод унтаж чадахгүй нэ. Ерөөсөө л тэр ханын зургийг арилгачих. Зургал байхгүй болчихвол асуудал байхгүй. Энэ чинь юу вэ? Майхан хүртэл барьчихсан. Хүний үсчний газрын гадаа яагаад байна? Оо, хаалганы хажууд унтах юм. Дотогшоо яаж орох юм бэ? Хар шөнөөр ингэж зовгоч гэж. Энэ бүгд эннээс л болж байгаа юм. Энийг устгаад хайчихъя л да. Энэ зургал байхгүй бол баян болж чадна. Удахгүй арилжхал юм байна. Хэн ийм шөнөөр залгадаг байна. За байна уу? Ноён талхаа сая зурагтаар археологч эрдэмтэн гарсан. Сүү, одоо завгүй байна. Чухал юм биш бол мар. Энэ үнэхээр чухал мэдээ шүү. Ханан дээр байгаа зургийн үн бүхэл бүтэн 20 сая доллар гинэ. 20 сая? Ноён талхаа үнэхээр баяжих хүлээлттэй юм аа. Барилга барьсан ч 1.5 сая. Тэгсэн ханын зураг 20 сая гинүү? Болохгүй. Би гараараа юу хийчих вэ? Байцтай. Зураг муухай болсон бол дахиад зурчихд болно шүү дээ. Хэн ч анзаарахгүй зурчих. Би чи гоц ухаантай юм аа. Хөөрхөдөө эднэр жагсаал хийгээд их ядарч байгаа бахта сайн унтаж чадахгүй. Харин тийм ээ. Ноён талхаа. Ухаараа ноён талхаа. Энэ юу вэ? Юу вэ? Хулгай орчихсан юм уу? Энэ чи юу болох нь энэ вэ? Ханын зургийг сүйдэгч гэж 20 сая долларыг ч ойлгохгүй мулгуу амьтад зүгээр орхихгүй дээ. Би ингэж гисэн юм аа. Би бүгдийн сүйдэгч гэлээ. Барилга бариулахгүй болохоор нь ханын зургийг арилгасан. Тэгсэн 20 сая гэхэр нь буцаагаад зурсан. Миний 20 сая. Ноён талхаа зүгээр байгаагүй мөнгө гэж бодоорой. Яриад угаа юм чи. Юун чимээ вэ? Арай зургийг сүйдгч гээгүй үсттэй. Гэ нөгөө Алдаж бай. Ханын зургийг сүйдгч гэж Мона Лизаг сүйдгч гэж байгаа мó? Хэн ингэ сүйдгчдэг байна? Хинэрдөө Бавичигийн ханы зургийг ингэж сүйтгэж байдаг. Ийм юмыг зургийн дараад нийгмийн сүлжээгээр цацах хэрэгтэй. Булаа болоод нэг үзэлтэй таалахгүй. Ба болоод үзэлтэй. Хурдан явцгаая. би одоо ингээд дууслаа. Нийгмээс арчигдана. Юу вэ? Алхидыг хотынхоо мэдчихсэн юм шиг байна. Тэд гадаа яг одоо цуглаж байна. Юу? Сүү, шоко. Хурдан нуугдах хэрэгтэй. Энэ ханы зураг муухай болсон газар мөн үү? Уучлаарай. Сүйдэх гэж сүйдэгсэн юм биш шүү. Ханы зураг энд байна. Тийм ээ, Мона Лизаг үзэх гэж ирлээ. Ямар инээдтэй юм бэ? Зургийг минь дараад өгөхгүй. Миний хийгч гисэн. Юу болоод байна? Ноён талхаа энийг хардаа. Мона Лиза нийгмийн сүлжээг шоогуулж байна. Бүх төрлийн эвлүүлэг хийгээд нийгмийн сүлжээнд оруулж байна. Суурьсан эмэгтэй хөшөө, манфикс, суурлэдэ, чулуун уулын суурьсан бүтээл, суурьсан цэцэг, сүүлийн суурьсан цог гэд. Нийгмийн сүлжээнээс хараад наашаа ирж байгаа маа да. Тийм бололтой. Суурьсан ханын зургийг харах гэсэн талхнууд ийм их байх гэж. Өө, шоко. Юу хийгээд байгаа юм? Хурдан төлбөр авахд дийлдэж. Үсчний газар юун орох төлбөр авдаг юм? Манайх ямар энгийн үсчний газар юм. Бүхэл бүтэн Мона Лиза байдаг шүү дээ.
Тавтай майруулна уу? Манай Лиза үсчний газар байна. Ханийн зураг үзэхэд $10, ийм засалт хэлбэл $50 болно. Хөөх. Ханийн зургийг ийм болгосон ноён талахын чадварч мөн дөө. Хэтрүүлж байна шүү. Хөөх, хүнд байдлыг боломж болгож байдаг харгуул ноён талах юм да. Харин тийм ээ. Зөв. Дараагийн үйлчлүүлэгчээ оруулахгүй юу хийгээд байна? Мэдлээ. Дараагийн хүн ороорой. Тавтай майруулна уу? Манай Лиза үсчний газар байна.